За тухайлбал Монголдо хамгийн том тооцогдох Булгар компани 5,000 төгрөгийн үнэтэй үхрийн ширийг 100,000 төгрөгийн үнэтэй түүхийд бүтээгдэхүүн болгон боловсруулж байна. Дотоодын үйлдвэрлэгчдийн эрэлт их энэ жилийн нөөц нь аль эрт дуусжээ. За шалтгаан нь малчид бензин шатхуунаа баран байж 5,000 төгрөгөөр арьсаа худалдахаар тээвэрлэхээс төвөгшөн шууд хог дээр хайдаг. Эсвэл үйлдвэрт ирж байгаа арьснууд эвдэж гэмтээсэн технологийн шаардлага хангахгүйгээс шууд агуулгын гологдол болдог байна. Малчид бол одоо арьсыг ямаа өхөр ямар нэгэн одоо малын гаралтай арьс ширийг бол нөгөө анхан шатны тордлогоо зөв хийгээд сурч хэрэгтэй. Энээс одоо яг үйлдвэрлэл дээр бүтээгдэхүүн болсонны дараа механик гэмтлүүд маш их гардаг байхгүй юу. Нэгдүгээрт одоо нөгөө хамгийн их яригддаг манай өхрийн арьсан дээр бол эсгэлтийн гэмтэл гэж ярьж байгаа. Энэ нийт арьсны 40% нь тохиолддог. Бүтээгдэхүүн болоод ямар нэгэн байдлаар нөгөө дамжлага дунд ингээд хусах, нинглэх процессыг явагдахаар тэр эсгсэн хэсгээрээ ингээд цоороо явчихдаг болохоор ашигтай талбайгүй болчдөг учраас үйлдвэрлэл дээр энэ алдан болоод ингээд агуулгад хөвтөж идэг гэсэн. Манайх нодлон гэхэд 113 мянган ширхэг үхрийн арьсыг боловсруулсан байгаа. Энэ жилийн үед бол нэг 64 мянга орчмыг хийгээд түүхийдийн нөөц мөн өөрөө байхгүй болчихж байгаа байхгүй юу. Шалтгаан нөгөө хямдхан болохоор хаягдсан болохоор нөгөө төвлөрөөгүй. 113 мянган шир боловсруулах явцад бол бид нэг 20-30% нь бол агталж байгаа шалтгаан саяны нэг анхан шатны тортлогоо боловсруулалтын үед юм байна. Тэгэхээр ер нь одоо үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах гэдэг юм уу? Малчид яг одоо түүхийдээ үн хүргье гэдэг үйлдвэрлэлийн зорилтод бэлэн болгоод аваад ирэх юм бол Монголын арьс шир хэрэглэгчдийн одоо эрэлт хэр байгаа зах зээл? Монголын арьс ширний хэрэглээ бол маш өндөрч байгаа шүү дээ. Одоо манай жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгчд маань сэрэгцэн, ялангуяа гутлын салбар бол нэлээд томоохон болсон, хэрэглэгчд нэх болсон, тендерүүд нэмэгдсэн. Одоо ингээд нөгөө нэг оюу толгой, цэрэг цагдаа, айрмын гутлууд чинь ингээд маш их массаар үйлдвэрлэгдэг болсон. Энэ арьсыг манайх ч бас боловсруулдаг байхгүй юу? Энэ хэрэглээгээ дагаад манай арьс шир боловсруулалт бол уг нь ингээд борлуулалт нэмэгдээд байгаа юм. Гэхдээ нөгөө түүхийдийн проблемч бас дагаад явсаарлаа. Харин энэ бол үндэсний үйлдвэрлэгч Мэргэн Тур компанийн Монгол өхөр сарлагын шир Ямааны арьсаар хийсэн цүнхнүүд хийц загвар чанарын хувьд ярих юмгүй сайн хэдийн өөрсдийн үйлчлүүлэгчтэй болоод амжжээ. За эднийх Монгол малын арьс ширээр үйлдвэрлэлээ явуулахыг эрхэмлэж дотоод гадаадын зах зээл рүү бүтээгдэхүүнээ улам илүү тэлэх зорилго бас боломж нь байгаа боловч мөн л арьс шир түүхийн эдийн нөөц бололцоонд тохируулж үйл ажиллагаагаа явуулдаг гэлээ. Зах зээл бол байгаа. Бид нар бол дотоодынхаа арьсан боловсруулсан арьсаар хийх маш дуртай. Яг гэвэл захиалга авахд гадны арьс тэр хэмжээгээр нэг өнгөөр ч юм уу олддгоо учраас дотоодоо ингээд шаардлагуудаа тавиад хийлгчээр хамаагүй одоо биднэрт амар байдаг гэх юм уу. Ер нь бол одоохондоо яг манай хэмжээнд бол манай ийм багшиг үйлдвэрлэлд бол арьс хангалттай болж байна. Их том хүрээнд яриад жишээлбэл одоо бидний Европын холбооны ITDM гэдэг төсөлд хамрагдаад явж байна шүү дээ. Энд чинь гадагшаал зах зээл хайж явж байгаа Европын холбооны орнууд руу бараа бүтээгдэхүүнээ гаргах гэж л бид нар ингээд компаниуд нийлээд ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр одоо зах зээл гадагшаа тэлээд Монголын үйлдвэрлэл эрхлэгчид одоо гадагшаа гарах тусам дотоодын түүхийн эдийн нийлүүлэлт хангалттай хэмжээнд байх юм зайлшгүй шаардлага үүсэж байна тийм үү? Маш их шаардлага бол байгаа шүү дээ. За Монгол малын арьс шир үнд хүрэх малчин үйлдвэрлэгч аль нь ашиг шимийг нь хүртэх боломж бүрэн байна. Гэхдээ хог дээр хаягдж байна гэх арьс ширийг 100% боловсруулахын тулд төрийн бодлого дэмжлэгээс гадна малчид арьс шир бэлтгэлдээ онцгойлон анхаарах шаардлагатай байгааг үйлдвэрлэгчид хэлж байна. За Монголын арьс ширний холбооноос 103 аймгаас эхлэн малчдад арьс шир түүхийдээ хэрхэн зөв бэлтгэж үнэт хүргэх талаар зөвлөгөө мэдээлэл өгөх уулзалтуудыг ч зохион байгуулж эхэлжээ.